За ингээд түрүүчийн бичлэгэн дээр хайгаад байсан нөгөө мө обра чи чинь олцоход сууж байна. Тэгээ бас нүдэ анжгаад ингээд тэмтэрч яагаад нэг юм уралны тоосоос олцоход байж байна. Жижигхэн Vaseline. Тэгээд бас нөгөө watch listed байгаа хэдэн 10,000 кинонуудаас нэгийг нь үзээд байж байна. Тэгээд Party Girl гэдэг кино үзэж байна. Энэ болохоор миний листэнд watch listed одоо хэдэн жил болж байгаа юм. Тэгээд ашгүй яагаад энэ киногоо үзэхээр болсон бэ гэхээр White Lotus-ын жүжигчин. Тэгээд би нөгөө White Lotus үеийн үед үзэж хагаад нэрээ тэр киног үзье гэж бодоодсэн. Окей, тэрийг үзье гэд ингээд Party Girl дээр ирээд тэгээд үзээд байж гэн. Тэгээд сүүлийн үеийн ахяад бодлын толгой дотор байгаа апдейт толгой дотор болж байгаа юмнуудаас ахяад share хийх гэж байна. Тэгээд Yuja цай гэдэг дээ шүү дээ. Солонгосын. Yuja цай. Намайг баг байхад энэ Yuja цайг ингээс таньдаг солонгос хүмүүс энэ төр ингээ бэлгэлж яхад ерөөсөө бид нэр тоож уудаггүй. За би л ерөөсөө тоож уудаггүйсэн байхгүй амар. Сонио амттай юм шиг ягаад тэр бид нар чинь чихэртэй цайнд нэг тасаагүй байсан шүү дээ. Би бүр амар жоохон байсан болохоор. Тэгээд одоо энэ цитроны төрлийн жимстэй цитронд бүр амар дуртай болоо. Тэгээд цитронтой уус, lemonade энэ төр өдөр тутамдаа амар хэрэгэлдэг баснаас хойш Yuja цай өвөл бол амар гой санагддаг болсон. Тэгээд Yuja цай ууж байна. За тэгээд сүүлийн үед бодогдож байгаа ганц хоёр бодлуудаа ингээд summarize хийж яри. Би ингээд за хаанаас нь эхлэх юм бэ? За амарсан. Өглөө ингээд би сэрээд ингээд Instagram ухаж үзээд байжсэн чинь нэг юм бичлэг гарч ирсэн. I know it's fake те ингээд угаасаа social media дээр ингээд одоо чамайг тайтгаруулах, чамд ингэж гой мэдрэмж өгөх тийм бичлэгнүүд зөндөө байгаа шүү дээ. Одоо ингээл айгуу тийм үний юм шиг чамайг ятгаж ярьж байгаа гой тийм inspirational speech, inspirational video, inspirational I don't know ингээд тийм юмнууд ингээд YouTube social media энэ төр зөндөө их байгаа шүү дээ. Тэгээ би тэндний нэгнээс нэг юм хараад гисэн чинь одоо жоох юм арай юм өндөр түвшний юм spiritual awarenessтэй хүмүүс ганцаарддаг. Ер нь бол тэд нэр ингээ ганцаараа байхыг илүүд үздэг болчдөг. Тэгээд ягаад тэгэхээр ингээд нийгмийн юм уу эсвэл энэ хүмүүсийн ихэнхийнх нь энэ юу гэсэн мэлээ? I don't know ямар ч байсан тэр хүмүүсийг ингээд айгу хурдан ойлгоод таниад ингээд юу болж байгааг ингээд мэдчихдэг. Ингээд одоо энэ нийгэмдэр болж байгаа юмнуудыг ингээд жоохон ойлгоцсон болохоор ч тэр юм уу гэд ганцаараа байхыг илүүд үздэг нэг тиймэрхүү бичлэг байсан байхгүй. Тэгээд яг би ингээд угаасаа өөрийнхөө тэр нөгөө ганцаараа одоо ингээд зожиг можигч гэх юм аа ингээд I don't know би бас өргөө зожиг гэж хэлмээргүй нэгтэй ингээд жоохон ганцаараа байдаг эсвэл тийм loneliness ч юм уу ингээд тэрүүгээр ингээд тайтгаруулах гэж үзсэн юм шиг байгаа. Тэгээд яг ер нь бол ингээд жоохон intelligent хүмүүс ганцаараа байдаг мэдгээд өгнөд идэв штэ. Тэнгүүд би окей би ингээд өөртөө тэрийг эргээр ингээд гоё бодох гээд окей жоохон угаасаа intelligent юм чинь ихэнх хүмүүстэй таарахгүй тэгэл тэгж байгаа гэж өөртөө ингээд бодчиход тэгээд ер нь intelligent байна гэж юу гэсэн үгүй гэл тэгэл бас өөрийгөө ингэж дүүлгэж бас тэгж одоо өндөрт өргөж бас болохгүй шүү дээ. Одоо жоохон даруухан humble байх хэрэгтэй. Гэхдээ яг уу тэглээгээд одоо би ингээд огт тийм биш
гэдэг ч юм уу бүр ингэж өгөөсгөх бол биш ингээ зүгээр яхаа өөрийнхөө яг ямар хуу хүн бэ гэдгийг ингээ жоохон мэдэж одоо өөртөө ихтэй байх нь бол зөв. Гэхдээ тэглээгээд тийм бие тоосон arrogant тийм arrogant юм байж болохгүй л байх л да. Окей. За тэгээд сүүлийн үед болохоор би одоо нэг 2-3 сарын өмнөөс жоохон идэвхтэй терапид явж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр маань миний нэг хуучин явж исэн сургуулийн багш. Тэгээд тухайн үедээ би яг терапист гэдгийг мэддэг байсан ч гэсэн нөгөө багш сурагч ингээд ийм харилцаатай болохоор угаасаа миний эмэг хайц юм бол одоо тийм харилцаатай болохоор угаасаа нарт сая юу харагдаад нь хамаагүй юм харагдаад юм шүү дээ. Окей. Багш сурагч ийм харилцаа тийм юу терапист энэ болж болохгүй. Нэгдүгээрт тэгээд угаасаа тухайн үед ч гэсэндээ би тийм юм төлж дийлэхэргүй лээсэн л та. Тэгээ яваагүй тэгтээ тэр хүн надад ер нь бол хүнийхээ хувьд таалагддаг байсан байхгүй. Тэгээ яг дундуур нь би өөр терапист за сэтгэл зүйч нартай уулзж исэн бас сэтгэл psychiatrist тэгээд therapist энтергээд ингээд өөр хүмүүстэй уулзж исэн. Тэгээд яг ер нь бол ингээл хэдэн жилийн өмнө миний сэтгэл зүйн байдал нэг тийм онц биш. Ер нь ингээл амар тайван бус ингээд зөндөө юмнууд байсан шүү дээ. Тэгэл ус мөсөж хусч исэн тий. Тэгээд тухайн үед бол ер нь одоо бол би нэг тэрийг 100% арилцсан гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ тэр үеийг бодоход хамаагүй дээрдсэн. Одоо тэр үе шиг үхэл мөхлийн тухай тэгж ойрхон бодохгүй. Амьдралыг одоо бүр тийм амар painful байхаа байсан юм уу. Тэгээд тэр үед болохоор бүр амар ингээд гутраад тэгээд им бичүүлж авч исэн. Тэгээд тэр үедээ ингээд уулзж исэн тэр терапист энэ маань надад туслаагүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт би бас өөрөө тэр тус авахыг хүсээгүй. Одоо бэлэн биш байсан гэх юм ингээ хүн чинь ингээ тус авахыг өөрөө хүсэж ийж бас тэр тусыг хүлээж авна шүү дээ тий. Тэгээд ер нь бас хүлээж аваагүй. Тэгээд бас Монгол тераписттэй ингээ бас ярилцсан ч гэсэн надад бас нэг тийм сайн тусалаагүй байхгүй. Тэгээд одоо би ингээд явж байгаа. Тэгээ тийм амар тусалж байгаагүй юм мэдэхгүй байна. Гэхдээ надад бол одоо ямар ч байсан би тэр хүнийг арай хүлээж авах чадвартай байгаа. Тэгээд тэр хүн ингээд яг тэр би өөрөө ингээд дээрт гэд хүсээд нь штэ. Би ингээд илүү сэтгэл зүгээ ингээд илүү гоё ирүүл, илүү гоё аз жаргалтай, илүү гоё тайван юм цэвэр цэнгэг юм майндтай байх гад өөрөө хүсээд байгаа учраас би тэр хүний одоо надад туслах гэж хийж байгаа бүх юмыг ингээд амар сайн хүлээж авч байгаа байхгүй. Тэгээд яг юун дээр бид хоёр одоо ажиллаж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол миний л одоо өөртөө итгэх итгэл лиг ер нь бол гэж өөгшүүлэх одоо тий өөртөө итгэх итгэлтэй болох, өөрийгөө accept хийх, өөрийгөө хүлээн зөвшөөрөөд тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн чинь угаасаа өөртөө итгэлтэй болчихж байгаа шүү дээ. Ер нь бол тэрэн дээр ажиллаж байгаа. Тэгээд тэгээ сүүлийн үед надад нэг ингээд жоохон ингээд нэмэр болоод байгаа ч юм шиг санагдсан юмнуудын одоо sign тэмдэг шинж тэмдэг гэх юм уу да. Тэр нь болохоор би жишээлбэл хамгийн сүүлд тэр нь болохоор би жишээлбэл өнөөдрийн тэр бичлэгийг үзчихэд окей би ингээд би ийм хүн би яг ийм л болохоор надад яг ийм л асуудал тулгараад байгаа гэж өөрийгөө ингээд айгу ингэж дөвөөлгөх биш юм ингээд өөрийгөө айгу гэж тоож өөрөөр ингээд жоохон бахархаж байгаа юм шиг гэж бодож байгаа байхгүй. Ихтэй яг тэр нэг тийм бие тоогоод моогоод ингээд угаасаа
харинтын ингээ муу сан тэнгүүд одоо ингээд тийм л болохоор би ингээд хүнтэй найзлах байгаа ингээд би ганцаараа явахыг илүүд үзэж байгаа гэсэн биш зүгээр яг одоо тэр фокус над дээр ирж байгаа хгүй яа би угаасаа тийм хүн би ингээд өөрийгөө тийм хүн гэдэгт итгэлтэй байна би бол тэ ингээд саруул ухаантай ийм bright тэ ийм clever хүн гэж би одоо ингээд өөрийгөө гоё үнэлж штэ тий тэгэж би одоо ингээд тэр ингээд бичлэгэнд хандлаач гэх шиг одоо энэ ингээд амар тэнэг childish сонсогдчихж магадгүй гэхдээ яг that's how I feel at least тэгээд энэ мэдээж хэрэг энэ амьдралд болж байгаа юмнууд депресс бас ингээд гутрал гэдэг бол зөвхөн дан ганц өөрийн толгой дотор ингээд өөрөө шийдчихдэг асуудал биш л дээ. Энэ бол амьдрал дээр чиний амьдрал хэр асуудалтай байгаа нь хэр чамд тав тухтай байгаагаас л мэдээж шалтгаална. Тэр зүгээр л ингээд бүх юм болохгүй байхад л нэг сайхан ингээд өөдрөг ингээд яваад байна гэж байхгүй штэ. Эсвэл бүх юм болж байхад ингээд бас ямар ч утга учиргүй готорно гэж байхгүй. Тэр чинь ингээд хүмүүс ингэж ярьдэн шүү дээ. Окей ингээд депрессэнд орно гэдэг чинь ингээд бүх юм ингээд окей, бүх юм гой байж хахад зүгээр ингээ энд нь нэг вирус очоод тий тархинд нь нэг юм вирус очоод наалдаад тэгээд депресс болгоцсон. Тэгээд хүмүүс нэг юм зохиомод депрешн яриад идэв штэ. Мэдгүй ингээл юу болохгүй байгаа нь мэддэхгүй зүгээр л ингээл гутраад байна гэж мэд. Ерөөсө team depression гэж байхгүй. Ягаад гэвэл тэр чинь ингээд ямар нэг таагүй нэг юм таагүй онцгүй зүйл ч юм уу эсвэл амьдралд ингээд юм хүснээр болохгүй ямар нэг юм болсноос болж depression үүсэж байгаа. Тэгээд тэр чинь яг хуу цаашлаад ингээд чиний ингээд бүх юмд хандлага бүх юмыг харах өнцөгт ингээд бүр нөлөөлөд тэгэл ингээл гутрал гэдэг юмд орж байгаа шүү дээ. Тэрнээс биш амьдралд ингээд ямар ч шалтгаангүйгээр депрешнд орно гэвэл би бол тэрэнд итгэхгүй байна. Одоо тэгээд ингээд очичдаг тийм вирус шиг тийм өвчин гэж бол би бодохгүй байна депрешнийг. За тэгээд депрешны ер нь яагаад ингээд депрессэнд ороод сүултээ ингээд амиа хорлох тий гэсэн ингээд шийдэлт бүр ингээд эцсийн зогсоол дээр очиж гинэ гэхээр амьдрал үгсэнтэй ямар ч ялгаагүй юм амьгүй болцсон тохиолдолд хүн амьдрахыг угаасаа сонгохгүй. Ягаад гэвэл ингээд ихэнх хүмүүсийн хувьд бол үгүй эн чинь амьдрал штэ өхөн гэдэг чинь ингээд төгсгөл учраас үхлээс бол ингээд бид нэр уг нь бол хүний амьд инстинкт ч үхлээс зугтаж байгаа штэ. Тэгээд үхлээс зугтах хордуудаа амьдрах. Гэтэл үхэл рүү явж гин гэдэг чинь тэр хүн одоо өөрийгөө өгөөсгч миний энэ одоо энэ амьд байгаа миний энэ амьд байх гэдэг зүйл үхлээс ямар ч ялгаагүй зүйл гэж бодсон тохиолдолд үхлийг сонгож байгаа хгүй. Яагаад тэгэхээр угаасаа одоо үхэхээс илүү зовлонтой бүр үхэл ямар амир лээ те бид нэр хүн болгон үхлээс айдаг. Гэтэл амьд байна гэдэг чинь үхлээс илүү аимшигтай аймаар одоо зүйл шиг санагдах. Гэхдээ тэр нь болохоор ингээд зүгээр зовлонтой амьдрах биш. Зүгээр зовлон туулах биш. Зовх чинь бас гоё штэ. Зовх чинь нэг амьдралын хэсэг. Одоо тэр нэг зовлон гэдэг утгаараа үхлийг ярьж байгаа юм биш. Зүгээр тэр им амьгүй, утгагүй яг ингээд үхцэнтэй адилхан ийм амьдралыг өргөжлүүлэхгүй тулд ингээд хүн удаан бодсны эцэст ч юм уу зарим хүмүүс яг ингээд бодохгүй сэтгэлийн хөдөлгөөнөөс амиа хорлдог хүмүүс байдаг гэж магадгүй. Гэхдээ ер нь бол депрессэнд ороод олон жил болсны дараа амиа хорлож байгаа бол тэр ерөнхийдөө одоо амьдралаас үнэхээр утга учир олж харахгүй байна. Амьд байхын утга учирыг олж харахгүй байна. Тэгээд өөрөө өөрийгөө би нэг түрүүчийн имчилгээнд дээр ярьсан шүү дээ. Хүн зүгээр өөрөө өөрийгөө л үзэн ядаал өөрөө өөрийгөө л хүнд ч хэрэггүй одоо тий хогийн могийн гэдэг ингээд өөрөө өөрийгөө л муухагаар мэдэрж ижил ер нь бол өөрийгөө өгөөсгөж байгаа юм л да. Тэрнээс ш одоо яг үгүй ингээд хохирогч байх ч болвол ингээд
нэг өөр те. А би гэж нэг яста нэг ийм амтын өөр хүнийг үзэн ядах чинь нэг өөр. Өөрийгөө үзэн ядах чинь бол одоо ингээд existential асуудал болчихж байгаа. Одоо би өөрийгөө үзэн ядсан чигээр яаж амьд байх вэ те. Тийм учраас ер нь бол амиа хорлох, үхэл мүхэл гэсэн юм ингээд болдог байх гэж бодож байна. Тэгээд яг хоо надад бол тийм үеуд зөндөө байсан. Тэгээд мэдээж хэрэг амьдралын маань бас нөхцөл байдал хамаагүй дээшлээд ингээд арай нэг юм тийм амьдралын маань нөхцөл байдал дээшлээд тэгээд ирэхэр зэрэг миний мэдээ сэтгэл санаа бас дагаад ирэлж байгаа. Энийг бол одоо яасан ч бол ойлгомжтой. Тэгээд яг хоо түрүү нэг юм ярьж байгаа л энэ амиа хорлолт бол үсрэл явчлаа л та. За тэгээд одоо ингээд миний сэтгэл санаа дээрдэд ирсэн чинь те би ингээд өөрөө улам илүү дээрдэхийг хүсэж эхэлж гин. Би бусдаас тусламж авахыг одоо хүсэж эхэлж гин. Би тусламжаа ингээд өөртөө хүлээн зөвшөөрж эхэлж штэ те. Тэгэхээр би тэр терапистийн ингээд юу мөг терапистийн тэр надад одоо хэлж байгаа зөвлөгөө мөвлөгөөнүүдийг би ингээд хүлээж авах гээд айху бэлэн ингээд okay help me бүр ингээд те okay help me те би ингээд тэр help-ийг авмаар ингээд айгуу гой welcome хүлээж авч байгаа байхгүй. Тийм учраас надад гайгүй тусч байгаа шиг байна. Тэгээд өчигдөр жишээлбэл надад ингээд хэлсэн. Чиний амьдрал бол чиний л амьдрал те. Чи л энийг ямар байлгахыг шийднэ. Чи л энийг гартаа аваад чи л өөрийнхөө амьдралын лидер нь. Өөр хинч чамд туслахгүй. Өөр хинч чиний амьдралыг удирдахгүй, зөвлөлөхгүй, заалах одоо ингээд аваад явахгүй. Энэ бол ингээд яг ийм үнэн, ийм хамгийн эцсийн одоо үнэн ийм зүйлээ гэд хэлсэн байхгүй юу. Тэгээд би тэрийг ингээд сонсохдоо би амар гоё баяртайгаар сонсож байгаа байхгүй тэр үгийг сонсохдоо. Нэрээ ямар гоё юм бэ? Би өөрийнхөө амьдралыг би удирдах чадах юм байна штэ. Эн чинь миний шийдэх асуудал юм байна штэ. Би яг үнэндээ хүсвэл ингээд одоо за би ингээд хүсвэл өөрийнхөө одоо яг өөрийнхөө хүсснээр байх эрх надад байгаа юм байна штэ тий. Би эн чинь миний амьдрал юм чинь би өөрийнхөө шийдвэрийг өөрөө гаргаад өөрийнхөө тухтай газрыг өөрөө олоод ингээд өөрийнхөө төлөө өөрөө юмаа хийгээ явж болох юм байна штэ гэд ийм гоё эргээр би тэр үгийг ингээд хүлээж авч байгаа байхгүй юу. Тэгээд би хэрвээ магадгүй би ингээд амар депресссэн үед яг энэ үгийг сонссон бол за ингээд цай хөрөх гээд байгаа болохоор гэлсэн угаатах. За тэгээд урд нь надад жишээлбэл амар хэцүү байхад ч юм уу ингээд яг энэ үгийг ингээд хүн хэлж байхад би готраад уйлж исэн. Одоо нэрээ надад хинч туслахгүй гэж юу? Надад бүх зүйл хэцүү санагдчихсэн. Ёо би л ингээ ганцаархан ингээд би одоо ганцаараа л төрсөн, ганцаараа л өхөн үний юм байна. Би чинь ганцаараа л амьд юм бэ штэ. Надад хинч туслахгүй юм байна штэ. Хинч миний амьдралыг дээрдүүлж өгөхгүй юм байна штэ. Яг тэгвэл би өөрөө хүч чадалгүй, би ингээд итгэл найдваргүй, зориггүй, зориггүй болсон байгаа штэ. Тийм үед хүн надад тийж хэлэхээр чинь би одоо ингээд тэг яандаа л гэж бодож байгаа байхгүй. Нэрээ надаас өөр нэрэл хин л миний амьдралыг надад одоо тэг туслах вэ? Хин л миний амьдралыг авч явах вэ? Би өөрөө штэ. Гингүүд одоо би яандаа би ч одоо ийм ч арчаагүй. Яаж би одоо энэ амьдралаа авч явандаа гэд үнэхээр л бараг л нэр өгөхмээр санагдаж байгаа байхгүй. Яа тэгвэл ямар ч найдваргүй те. Өөрөө өөртөө итгэхгүй, өөрийгөө тэр амьдралаа одоо авч явна гэж итгэж чадахгүй, дээрэс нь хинч туслахгүй гэдэг мэдээг сонсонгууд чинь улам ингээл oh my god за окей бараг л яг одоохон үхэл гэж бодсон шүү дээ. Тэгээд
Яа, ямар ядаргаатай юм бэ? Тэгээд sorry. Тэгж харна штэ тий. Тэгэхээр яг хүний ингээд сэтгэл зүйн байдал өөрийнх нь л тэр дотроо сэтгэл зүгээрээ хэр их хүчтэй байна. Тэр л ингээл одоо юмыг яаж харах. Одоо яг ингээд жоохон хүчтэй байхад ер нь хүчтэй байхад л хүн улам хүчтэй болно. Хүчгүй байхад хүн улам л хүчгүй болно. Тэгээд харамсалтай нь яг энэ амьдралын ингээд irony гэх юм уу да. Тэр ер нь ийм л одоо яг хүн аз жаргалтай үедээ юмыг улам л жаргалтайгаар хардаг, улам л жаргалтай болгож хардаг. Гонигтай үед тэгэл бүх юм л муухай харагдал ямар ч сайхан юм байсан муухай харагддаг. Тэгээд амьдралын irony нь тэр. Тэгээд мэдээж хэрэг шууд ингээд аз жаргалыг ингээд одоо аз жаргал бол сонголт ч гэдэг юм уу тийм өгнөд байдаг шүү дээ. Одоо ингээл окей. Зүгээр л одоо би аз жаргалтай бай, эсвэл аз жаргалтай болъё гэл ингээл шийдэл аз жаргалтай болох айгүй хэцүү шүү дээ. Тэгээд ер нь энэ хүмүүс ингээд аз жаргалын төлөө аз жаргалыг хайж бидний хийж байгаа бүх юм аз жаргалыг хайсан ийм юмнууд байгаа шүү дээ. Тэгээд бүр ингээд хамгийн амар, хамгийн буруу, үнэтэй маш их эрүүл мэндээрээ хохирдог, цаг хугацаагаараа хохирдог, маш хамгийн их золиостой аз жаргалтай болох арга бол мэдээж одоо хар тамхи хэрэглэх ч юм уу, мас уруулах бодис за тэгээд янз бүрийн донтолтууд нь штэ. Тэгээд тэд нар бол бүр ингээд өөр юмнаас аз жаргал авч чадахгүй, юунаас ч аз жаргал авч чадахгүй. Тэгээд өөрийнхөө энэ эрүүл ухаантай энэ зүгээр ингээд эрүүл ухаанаар амьдралыг хүлээж авах чадваргүй тэгээ тэндээс ямар ч аз жаргал олж чадахгүй байгаа учраас ийм янз бүрийн донтолтуудад орж байгаа. Тэгэхээр энэ жишээлбэл Монголд ингээл мөрөдө тоглоом тий архитал мархитал амирх байгаа шүү дээ. Тэгээд тэр бол зүгээр л одоо аз жаргалгүй хүмүүс л олон байгаа л гэсэн үг шүү дээ. Тэр бол угаасаа зүгээр л донтолт гэдэг өвчнөд ингээд харамсалтай зүгээр л одоо тийм юмнуудыг хохирогч болчихж байгаа л гэсэн үг. Тэгээд тэгээ ер нь бол хамгийн ultimate бүр ингээ хамгийн дээд зэргийн аз жаргал бол угаасаа хайр. Одоо хайр л хүнийг аз жаргалтай болгоно. Тэгээд энэ хар тамхинууд чинь угаасаа хүнийг ингээд ийм хайрын л ер нь ингээл ийм одоо нэг дурлцсан юм шиг мэдрэмж байна шүү дээ тий. Амар ингээл аз жаргалтай эсвэл ер нь тэгэл хайрлах тэгэл мэдээж үр хүүхдтэй болно. Тэгэл хүүхдүүдээ ингээл хөөхөн амар байгааг хараад хайр хүрэх ч юм уу эсвэл тэрвэрлэлттэй ингээл үнсэлт эсвэл шинээр хүнтэй хайр сэтгэлтэй болох тэгэл гэр бүлийнхэнтэйгээ байх тэр хайртай хүмүүсийнхээ аз жаргалтай байхыг харах гэд энэ бол ингээд хайраас үүдэлтэл хайр л угаасаа бидний хамгийн ингээд ultimate drug, хамгийн ингээд ultimate happiness. Тэгээд энэ донтолтуудад орж ийн гэдэг чинь ер нь бол хайр дутагдсны бас шинж гэж би нэг ойлгоод байгаа. Тэгээд өөрийгөө одоо хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийгөө хайрлаж чадахгүй одоо тэр өөрийгөө хайрлах гэдэг чинь ингээ яваад нь штэ. Яагаад тийм нөхөр энэ хорвоо чамайг угаасаа зүгээр яж хат чинь хайрлах айгүй хэцүү. Яагаад гэвэл ингээ хорвоо айгүйх асуудалтай, хүний ертөнц чи ер нь айгүйх асуудалтай, байнга ингээд янз бүрийн болж яадаг. Хүний ертөнц ер нь төгс биш, хүн бол бурхан биш. Хүн бол маш олон асуудалтай, муухайтай, зэрлэгтэй. Ийм учраас одоо энэ дотор үргэлж хайрыг одоо хайж ч юм уу одоо хайрыг ингээд амар хурдан олох бол бас хэцүү. Яг тэгвэл хайр үнэтэй бас тийм
Амархан биш, хайр амар хэцүү. Яг тэгвэл угаасаа хайрлан гэдэг чинь амар хэцүү ажил штэ. Хайр гэдэг чинь хөдөлмөр. Одоо бид нэр ингээд хүнийг хайрлан гэдэг чинь биднээс маш их төвчээр гарна, ухаан гарна. Тэгээд хайрлан гэдэг чинь маш их хүлээн зөвшөөрөх, твчих гэд олон ямыг багтааж байгаа учраас хайр бол хэцүү. Тийм болохоор хайрыг ингээд амархан олж чадахгүй болоод тэгэд өөрөө өөрийгөө одоо дэлхий чамайг хайрлахгүй, хорвоо ертөнц чамайг хайрлахгүй, бусад хүмүүс чамайг хайрлахгүйсэн ч гэсэн өөрийгөө энэ хайргүй энэ ертөнцид өөрийгөө аварч одоо ингээд явахын тулд өөрийгөө хайрлах бол чиний хамгийн одоо ганцхан цорын ганц өөртөө хийж чадах, өөрийгөө одоо аварч чадах юм сайхан юм инрэнгүй зүйлээ. Тийм болохоор өөрийгөө хайрл гэдэг байгаа ёо what the fuck. За. Тэгээд өөрийгөө хайрлаарай гэсэн мессежүүд ингээд энэ үед орчин үед амар их яваад байгаа бах. Тэгээд мэдээж хэрэг тэр хайрыг өөртөө өгч чадахгүй болвол бас бусдаас ч гэсэн хайрыг бас авч чадахгүй бол ингээд амар trapped им гаццсан одоо ингээд цөхөрсөн мэдрэмж тийм цөхөрсөн одоо нөхцөл байдалд орчиж байгаа шүү дээ. Одоо ингээд угаасаа би бол ганцаардсан, надад хинж байхгүй. Надад угаасаа хайр гэдэг зүйл тохиолдохгүй ч гэдэг юм уу. Тийм учраас тэр хайрыг олж авахын тулд хүмүүс ер нь тэр нөгөө хайраас ирдэг тэр допамин, серотонин энтер гэдэг тэр гормонуудыг ингээд авах гээд тэрийг ингээд өөр юмнаас авах гээд штэ. Тэгээд сошиал медиа зүйдэ ч юм уу тэр бүх юмнууд нэг ингээд оруулж байгаа. Тэгээд биднэрт ингээд дон үүсгэж байгаа. Тэгэхээр бас хайр одоо өөрийгөө хайрлан гэдэг бол маш их сахилга бат төвчээр хичээл зүтгэл байж ич бас өөрийгөө одоо хүлээн зөвшөөрж тэгээд өөрийнхөө бас алдааг засч өөртөөгөө маш их ажиллаж тэмцэж байж дараа нь окей өөрийгөө ингээд айгүй гоё ивэлээд уучлаад дараа нь ингээд орондоо орохдоо өөрийгөө тайтгаруулад ч юм уу те ингээд өөрийгөө бас баясгаад энэ төр ингээд явах чадвар бол мэдээж агуу хүнд ер нь даалгавар бахал та тийм болохоор олон жилийн туршил энийг ингэж хичээж өөрийгөө сайн таних мэдчихэж тэгээд өөрийгөө асууж иж нэг юмрхүү стейтэнд очих байх. Тэгээд яг миний ингээл урд нь өгдөг байсан мессежнүүд төр болохоор дандаа л ингээд байгаа штэ. Битгий ингээд гадагшаа анхаар, битгий ингээд өөрөөсөө зүгт, битгий ингээд өөрийнхөө асуудлаас зүгтхийн тулд зүгээр л инээдэм, нарган, жоок, арх эсвэл бүгдээрээ гоё юм ярил л да. За тэрийг мартъя, сүрэг юм ярихаа болёо. Гоё юм ярил л да. Эсвэл эерэг байл да энэ төр гэдэг тэгээд идэг юмнуудад би айгу дургу байсны ер нь бол шалтгаан тэр ягаад тэр өвдөлттэйгөө өөрийнхөө тэр эмзэг сэдвтэйгээ ноцолдож ээж тэрийг finally ингээд таньж мэдээд тэгээд одоо тэр эдгэх мэдгэх гэдэг асуудлууд байдаг шүү дээ. Тэр мэрлөө явах. Гэхдээ яг би өнөөдөр нэг юм сэтгэл санааны байдал давгүй байгаа болохоор нэг л давгүй яриад тах шиг байна. Тэгээд мэдхгүй тэгээд маргааш ихэд бас ингээд уйлаад хүмээр ингэсэн сууж биш бас магадгүй л да. Яагаад гэвэл хүн гэдэг чинь өөрөө угаасаа тийм амархан зүгээр нэг юм материал одоо тийм материал биш байхгүй. Бид нар чинь материал л да. Гэхдээ бас идеятай бас материалтай байхгүй. Тэгэхээр зэрэг дотроо идеятай матери гэж ирж одоо нөгөө идеализм материализм гэдэг гарч ирний дотроо идеятай материал байгаа. Тэгэхээр маш хэцүү. Одоо бид нар чинь энэ материалаа идеалаараа ингээд авч яваад байгаа шүү дээ. Тэгээд энэ хоёрыг чинь ингээд хооронд маш их зөрчил үүсэж байгаа болохоор ер нь бол айгу хэцүү амьдрал угаасаа хэцүү. Тэгээд бас нэг юм positive point гэвэл
Бас нэг юм гоё positive point гэвэл би ингээд урд нь хэдэн жилийн өмнө ер нь 20-од наснда эсвэл тийнейжер байхдаа ч юм уу. За тийнейжер биш юм аа. Тийнейжер байхад бол ер нь жоохон тэнэг байсан л та. Юм боддог байсан. Гэтэ яг одоогийнхтай харьцуулах арга байхгүй шүү дээ. Хөөхөд байсан. Ер нь бол 20-од наснда одоо маш их юм зөрчил асуултын тэмдгээр дүүрэн байсан байхгүй. Энэ хорвоог ингээд ойлгох гоо тэг. Яг тэгвэл би чинь өөрөө залуу хүн учраас миний найзалж байгаа хүмүүс, миний амьдралтаа учирч уулзж байгаа миний эргэн тойрны хүмүүс чинь бас адилхан залуу хүмүүс байгаа. Тэг ингээд адилхан залуу хүмүүс нийлээд бүгдээрээ ингээд залуу болохоор ингээд ерөнхийдөө жоох ингээд хөөх ингээд төөрцөн л явж байгаа нэг хэдэн хүмүүсийн үе байхгүй 20-д нас гэдэг чинь. Тэгэл адилхан ингээл найзуудаараа уулзаал тэнийг юм хийгээл тэнийг юм яриад би биэндээ тэнийг юм зааж өгөөл тэгэл ингээл асуултын тэмдэг нөгөө нэг асуултын тэмдэг нөгөө асуултын тэмдэгтэй анхаарлын тэмдэг юм шиг аашлал тий. Одоо өөрөө адилхан асуултын тэмдэг байж ингээл анхаарлын тэмдэг болохгүй л ингээл айгу ингээл хичээгээл ийм энийг л их лаг болох гэсэн том болох гэсэн ийм зөндөө ийм pride тий ингээл нэг ийм бардам зан ман нэг л их ийм passion ингээд дүүр явж байгаа штэ. Тэгээд яг хөө тэр үед ч юм уу ингээд хүмүүстэй найзлаад тэр ингээл олон найз нөхдөөсөө ингээ холбоо молбоо таслал угаасаа яг ингээд 20 эхний ингээд early 20s болохоор ингээл найзуудтайгаа ингээл гоё байж байгаа л тэгэл ерөнхийдөө хүмүүс ингээд амьдралынхаа замыг хөөж эхэлж байгаа шүү дээ. Гэр бүл мөлтэй болол хүүхдүүдтэй болол эсвэл карьер хөөд тэгээ ингээд adult болоод эхлэхээрээ өөрсдийнхөө замыг сонгоо явж байгаа. Тэгэхээр хүмүүсийн ингээд нөгөө залуу байсан, нөгөө хүүхэд байсан, нөгөө гинэн байсан гоё юмнууд нь алга болоод тэгээд нэг жинхэнэ юм дотор нь яг ямар том хүн бий болсон бэ? Ямар хуу новшийн заангууд тэр хүнд ер нь ингээд баг багт нь сууж исэн бэ? Ямар юм нууц хүслүүд тэр хүүхдэд ингээд баг багт нь сууж исэн бэ? Ямар зуршлууд бий сууж исэн бэ? Тэр болгон чи ингээд хөгжөөдөө ил гараад тэгээд том болж одоо том хүн adult болсон амьдрал дээр нь ингээд ил гараад цаашаа явж байгаа штэ. Тэгээд мэдээж маш олон найзуудаа алдж байгаа. Ингээд маш олон хүмүүсээс холбоо таслаад ингээд хүмүүс ингээд замаа хөөгөө явдаг те. Тэр үед бол би маш олон хүмүүс гомдчихсэн. Ер нь одоо ганц найзууд ч ер нь ингээл хүн болгонд л гомдоол хүн болгоныг л ингээл муу одоо гэр бүл мүлтэй бүх хүмийг л ингээл одоо ингээл зурагтаарч ингээл гэмт хэрэг харсан чил тэр ер нь ингээл хороо ертөнцид болж байгаа бүх юмыг хараад ёо хүн ямар муухай юм бэ хэвээр нэрэ хүн гэдэг чинь ямар муухай хүн гэдэг чинь гэж бодохгүй штэ. Тэр ямар муухай юм бэ? Энэ ямар муухай юм бэ? Хөөх тэр яасан муухай юм бэ гэх тэр хүмүүсийг ингээд одоо personally individually л одоо муугаар харж ингэж гомдож муугаар бодож өөрөө ингээд тэг ер нь л амар жоох юм амар гомдлоор л дүүрэн байсан юм уу та. Тэгээд ингээд ойрын үеэс болохоор надад нэг positive point нь болохоор тэр хүн гэдэг чинь ер нь бол угаасаа муухай амьтан тий. Хүн угаасаа л өлсөөд цангаад ядраад ирэхээрээ муухай ааш нь хөдөлдөг, муухай болчдөг. Сайхан ингээл нармаар үзэл ингээл сайхан гоё хоол унд идэл ингээл аз жаргалтай байгаль ирэхээрээ ингээл гоё царай зүссэн гоё олол ааш цанаа сажрал ингээл ирдэг. Угаасаа хүнийг ингээ яг тэр энэ гэх юм байхгүй. Ер нь хүн гэдэг чинь угаасаа айгүй асуудалтай амьтан шүү. Ер нь хүнээс бас янз бүрийн зан гардаг шүү. За тэгээд ер нь бол мөнгө болвол маш чухал юм байна гэдгийг ингээд чухал гэдэг нь болохоор би одоо ингээд мөнгийг тэгж амар шүтгэхгүй. Ингэж ярьлаач гэсэн би одоо ингээд мөнгийг амар чухалчилж үзэхгүй зүгээр мөнгнөөс болж энэ хорвоо дээр болж байгаа бүх хэрүүл маргаан, дайн, салалт, нийлэлт ерөөсөө бүх юм мөнгнөөс болж байгаа. Тэгэхээр хайр болвол ингээд амьдралаас шал дээгүр зүйл ахгүй. Амьдрал бол мөнгө, амьд байна гэдэг бол мөнгө. Ягаад гэвэл амьд байх штэ. Энд чинь одоо ингээд survival хоол олж идэх, амьд байх, амьдрах. Ягаад гэвэл this costs амьдрал
is expensive. It costs. Хайр болохоор амьдралын дээр байгаа хгүй эн чинь. Бурхан байхгүй. Тэгэхээр хүн болвол амьдрал одоо хүн тэнцүү амьдрал, хүн тэнцүү мөнгө байхгүй юу? Хүн ингээд амьдрахын тулд хоолоо олж идэхийн тулд өнөөдөр бүх юмыг хийж байгаа. Тийм учраас хүн тэнцүү мөнгө. Ингээд энд ингээд амьдрал дээр юм өрнөж байгаа. Энийг харин тэр мөнгө гэдэг ийм заваа юм чинь ингээд бид нарыг ингээд муухай олгоод те мөнгөний төлөө бид нар бие бинийгээ алж гин. Одоо хүний хамгийн муухай хийж байгаа юмнууд мөнгөний төлөө шүү дээ те. За тэгэхээр тэрний дээр хайр байгаа гэдэг чинь одоо хайр бидний тэндээс ингээд авардаг юм авралын элч байхгүй. Тэгээ хүн ер нь бол хайрыг яг үнэндээ бол хайж тэмүүлж идэг. Тийм учраас бид нар бурхныг бүтээсэн. Яг тэгвэл бурхан амьдралын дээр, бурхан хүний дээр байгаа. Тэгэхээр тэр бурхан гэдэг ойлголтыг ингээд яг зүгээр нэг юм барьцсан, юм баримл бурхан гэж яриаггүй шүү дээ. Би одоо тэр бурхан гэдэг хүний толгойд байдаг концептыг ярьж байгаа. Яг тэгвэл хүн одоо хүн хүнийг шүтгэхгүй, хүн амьдралыг шүтгэхгүй, хүн дээд ертөнцийг шүтэн штэ. Хүн ингээд perfection-ыг шүтэн, бурхныг шүтэн, хайрыг шүтэн тийм үү. Тэгээд тийм учраас тэнд биднэрт нэг vision байгаа штэ, нэг дээр нэг юм байгаа. Одоо divine гэдэг юм уу те. Үхлийн дараа бол divine энэ төргээд тэгээд энэ амьдрал гэд юм болол угаасаа мөнгө. Тэгээд одоо хайр сэтгэл одоо гэр бүлүүд ингээл маш их салж байгаа. Салхтаа ингээд мөнгнөөс болоод ингээл гэрэмэр одоо нэг өв хөрөнгө хуваах те. Эсвэл одоо ингээл чи хүүхдийн мөнгө, тэрний мөнгө, энэний мөнгөд салсан хосуудад маш их мөнгөний асуудал. Ерөөсө тэр чигээрээ дам мөнгөн дээрээс олж хэрэлддэг. Муудалцдаг. Тэгээ сүултээ ингээд зөвшөлдөж чадахгүй болохоор хуульч гээд энэ хорвоо дээр чи одоо хичнээн мянган divorce lawyer байгаа юм, хичнээн мянган хүмүүс divorce болж байгаа юм те. Ингээд мөнгнөөс болж хүний ааш зан одоо чиний нөгөө хайртай гэж бодож исэн, итгэж исэн, хайрлж исэн нөгөө нэг ста нэрээ те ингээд амар гой тэрвэрлтэл, тас тэрвэрлтэл ста хороогийн хамгийн дээд жаргалыг мэдэрч исэн хүн чинь өнөөдөр ингээл чиний мөнгөг авах гал шүүхтэл ингээл байж байгаа штэ. Тэгэхээр ингээд энийг одоо те одоо ийм юмыг олон харсны дараа ч гэх юм уу. Ер нь бол одоо хүний мууд тэгж гайхаж, гомдож байхаас илүү ингээ хүлээж аваад за хүн гэдэг чинь ер нь бол ийм амьтандаа тэгээ яаж ч магадгүй те. Яг тэгвэл угаасаа л амьдрах гал амьд байх гал тэгж байгаа. Тэгээ яах вэ гэд ингээд accept хийчихэр зэрэг ирэх гомдол нь арай хөнгөн байгаа байхгүй юу? Бас ор гомдохгүй бол биш штэ. Ирэх гомдол нь арай хөнгөн байгаа юм. Тэгээд хүмүүс гэр бүл болохтой ч гэсэн яг үнэндээ за гэд жоохон мөнгөтэй одоо энийг одоо маш ингээд жоохон ахиг гүнзгий тайлбарлахгүй болохгүй л юм л та. За гэрлэлтүүд бас маш олон гэрлэлтүүд мөнгнөөс болж бий болж байгаа. Хүмүүс ингээд дан ганц хайр сэтгэлээр гэрж байгаа юм шиг ер нь бол мөнгнөөс болж маш их гэрлэж байгаа. Яг тэгвэл чи хүн дурлсан ч гэсэн хов хоосон хүн дурлахгүй шүү дээ. Бүр ингээд нэг хов хоосон юучгүй одоо ингээд бид нэр ингэж ярьдэн шүү дээ. Энэ хүнд ингээд би дурлах байсан болов. Энэ хүн ингээд өөрт нь байгаа энэ юм нь байдаггүй. Энэ ажил төрлөө хийдэггүй. Ийм мөнгөтэй биш. Эсвэл бүр энэ машиныг ундаггүй ч юм уу байсан бол би энэ хүнд ингээд дуурлах байсан болов. Яг ингээд нүцгэн биеэр нь те ингээд юучгүй хоосон хүнд дуурлах байсан болов гэхээр үгүй шүү дээ. Тий одоо бид нар чинь тэр хүнд зөвхөн зүгээр ингээд махан биедэн дурлаж байгаа юм ш. Тэр хүний өнөөдөр ингээд амьдралаа авч явахын төлөө хичээсэн байдалд нь л дурлаж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийх нь хэмжүүр нь юу гэхээр зүгээр одоо мөнгө төгрөг те. Тэгэхээр ингээд мөнгөтэй хүн окей эн чинь ядаж ингээд бизнес хийд юм байна. Амьдралын төлөө зүтгэдэг юм байна. Ажилсаг юм байна. Эсвэл одоо арив чимэх юм байна. Мөнгө төгрөгөө цуглуулсан байна гэдэг юм уу. Тэр ингээд зан чанарт нь бас болж байгаа. Тийм учраас хов хоосон юучгүй гэр оронгүй одоо хүнд очоод дуурлаад байна гэж бас байхгүй шүү дээ. Яг хөө тэгээд мэдээж дуурлж болно л доо нэг сэтгэл мэтгэлийг хараад ингээд яаж болно. Гэхдээ таалагдах одоо нийлэх гэсэн процесс бол заавал тэр хүний юутай вэ гэдэг
гэдгээс бол мэдээж маш их шалтгаална. Тэгэл ингээл царай зүс мүс одоо ингээл хөөрхөн царай мэрэ гоё хувц хунар үнэр танар гэл ингээл өөрийгөө ингээд чимж болох ингээд маш олон юмнууд байгаа штэ. Тэрүүгээр яг татагдчихж байгаа. Гэтэ яг эцэс үлд нь бол тэр хүнээс нөгөө мөнгө гэдэг чинь энэ хүнд одоо надад амьдралын баталгаа өгж магадгүй юм байна. Би эмэгтэй хүмүүсийг ярьж байна. Эрэгтэй хүнийг харахтаа жоохон мөнгөтэй. Энэ хүн амьдралын баталгаа надад өгөх юм шиг байна. Энэ хүнтэй би байвал намайг аюулд оруулахгүй би ингээд жоохон аюулгүй хүн шиг амьдрах юм шиг байна гэд бидний юм нөгөө эмэгтэй хүний нэг зүгээр даалд ухамсар байгаа шүү дээ. Яг гэвэл бид нар чинь болвол байглаасаа одоо nurture хийх одоо үр хүүхдүүд oh my god offspring юу гэвэл окей за үр төлөө хамгаалаад хайрлаад одоо ингээд хайр инрэл ийм нэг nurture өгөх ийм инстинкттэй амьтад эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүд нь болохоор тэднэрийг хамгаалах бас үр удмаа үлдээх инстинкттэй. Тийм болохоор мэдээж одоо ингээд эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний гоо сайхны хэмжүүр нь юу вэ гэхээр мэдээж хөх бүхс ингээд ийм нарийнхан тайлмайл гээл тэгээл хөрхэн царай мараа гэдээ явж байгаа тийм. Энийний ард болохоор нөгөө нэг бидний нэрийн бүр дээр үе инстинкт явж байгаа гэж байгаа шүү дээ. Одоо окей бид нэр өнөөдөр юг гоо сайхан гэж харж байна. Тэрний цаана бидний нөгөө нэг амьдрах инстинкт энэ хүн надад амьдрал өгөх юм байна. Миний амьдрал баталгаагүй болох юм байна гэсэн safety инстинктүүдийг маань хөгжүүлж байгаа учраас эмэгтэй хүнийг хараад окей энэ хүүхэд төрүүлэх чадвартай. Одоо ингээд том хүүхэдтэй бол окей хүүхэд хөхүүлэх чадвартай. Том бүхстэй бол одоо ингээд том бүхс шиг тааз мазтай бол ингээд хүүхэд төрүүлэх юутай мутажлаа ингээд нэг иймэрхүү тэр арын subconscious-нууд явж байгаа штэ. Тэгээд тийм үйлдэлтэйгээр өнөөдөр ингээ гоо сайхан ингээд гэдэг ойлголт ингээд хөгжөөд ингээд тэрэн дээр ингээд based болоод хөгжөөд явж байгаа гэж яриад байгаа. Тэгээд тийм учраас тэр жишээлбэл Kim Kardashian ингээд нэг юм нойтон юу аах вэ? Ер нь нэг нойтон dress өмсчихсэн шүү дээ тий. Нэг юм нойтон dress нэг Met Gala дээр ч лөө. За ер нь ингээд бас юм нойтон юм чиглэг арьстай, юм чигтэй үс мүстэй, ер нь юм чиглэг ингээд байх нь бас хүнийг ингээд татах нэг шалтгаан болдог, бас нэг гоо сайхны хэмжүүр болдог гэж байгаа. Тэр нь болохоор мэдээж хэрэг хуурай юм байвал тэгээд ингээд амар өөх гэж байгаа юм болов гэж бодож штэ. Ягаад тэгэхээр бас ингээд чиглэг байна гэдэг ус бид нэр ингээд бас амьдралын одоо source of life ус учраас бид нэр ингээд им ус нойтон им чигтэй юм бас татагдж байгаа гэсэн иймэрхүү юунууд судалгаач гэх юм уу те нэг тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээд бас миний бас хажуугарах assumption байгаа. Тэгээд тийм учраас бид нэр ингээл нүрээ ингээл чигтэй мигтэй байлгах галтай ингээл бөө ингээл тосмос түрхэл ингээл бөө юм болоод штэ. За тэгээд энэ юун дээр явж байгаа юм бол за тэгээд мөнгө тэгэхээр зэрэг маш чухал. Одоо мөнгө ер нь бол одоо бид нэр ингээл хүмүүс ихөө ямар муухай шуналтай юм бэ? Ямар амар мөнгөнд дуртай юм бэ? PayPal гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо ойлгохдоо хүү ер нь хэр шуналтай байна? Хэр мөнгөний араас явж гин? Тэр хүн чинь дотроо амьд явах одоо өөрийгөө ингээд амьд явах инстинкт нь ингээд одоо survival instinct өндөртэй байна гэдэг чинь тэр хүн өөрийгөө тэр тусмаа би аюулгүй гэж мэдрэх одоо инстинкт нь доогуур байгаа гэж ойлгож болохоор байгаа байхгүй. Яг тэгвэл би ингээд хизээч аюулд орж магадгүй, би хизээч ингээд мөнгөгүй болж магадгүй, би хизээч одоо юу гэмт ингээд safety team мэдрэмж одоо тий би ингээд дажгүй амьдрнаа, ингээд safety юм мэдрэмж ингээд өөрийнх нь тэр safe мэдрэмж нь байхгүй учраас
ингээд мөнгөнд их шунж байгаа. Тэгээ одоо ингээд эмэгтэйчүүд жишээлбэл нөхөр мөхрөөсөө салахтаа ингээд гинт амир их мөнгө төгрөг нэхэл эсвэл ийм одоо тэг ингээд нөхрөөсөө мөнгө төгрөг нэхдэг мэгдэг ийм эд хөрөнгийн ийм хуваалтын асуудал болдсон шүү дээ. Эсвэл бас нэг муухай асуудал гэвэл эцэг эхийгээ өнгөрөхт нь хүүхдүүд нь хоорондоо бас өв хөрөнгнөөс болж муудалцдаг маш их асуудлууд байдаг. Энэ бол ингээд би ер нь урд нь энэ тухай ерөөсөй боддгоо байсан. Одоо ер нь бодож эхэлж байна. Ер нь бол бодох ёстой асуудал юм бэлээ. Хүн хизээч миний ингээл өстой нэрэ хайртай ихч хайртай ах, миний төрсөн хайртай дүү мүү гэд нэг гэрт өсөөд ингээд насаараа хичдүүгээд явж исэн ч гэсэн яг өв хөрөнгө хуваах болоод мөнгө төгрөг ямар ятаргаатай юм бэ? Ингээд мөнгө төгрөг хуваах ёстой болоод ирэхээр маш их зөрчил, маш их муухай нөгөө хүний жинхэнэ муухай юмнууд гарч ирж байгаа. Хүн ер нь муухай аримшин, хогийн, новшийн, хүн хуурдаг, хүн холигддаг, одоо хувиа хичээсэн, мөнгөнд шунсан энэ бүх юмнууд чинь зүгээр тэр хүн дотроо маш их айдсаар дүүрэн хүмүүсийн шинж байгаа хгүй. Өөртөө одоо өөрийгөө хамгаалж чадна гэсэн хүчин ч юм уу гэсэн итгэл нь ч юм уу бага одоо им ойлгож байна уу яг миний хэлэх гээд байгаа юмыг одоо ингээд survival instinct нь өндөр болсон. Яагаад тэгэхээр сайн хараад ивэл багадаа маш ядуу зүдүү өссөн. Бид нар яхаа ингээд муухайгаар хар ухаанаар ингээд муухайгаар хэлэхэд дутуугийн комплекс гэд үлэнгийн юу лээ? Өсхийн үлэн гэд нэг юм яриад яваад байгаа штэ. Тэр чинь болохоор одоо бас ингээд баг бахта тэр safety мэдрэмжийг бага аваад би safe би ингээд надад нэг юм амар юм ингээд тохиолдохгүй гэсэн мэдрэмжинд баг дандаа одоо ингээд мөнгөгүй байчихгүй, мөнгөгүй болчихгүй ч гэдэг айдаж байсан юм уу? Эсвэл жоохон юм хумаар дутууж байсан юм уу? Ингээд иймэрхүү хүмүүс ерөнхийдөө том болоод маш их жоохон шуналтай болж байгаа. Эсвэл бас нэг асуудал гэвэл эцэг эхнэрийн хүүхдүүдтэй ингээд өвлүүлж өгдөг insecurity-нууд байна л да. Одоо би ингээд өөрөө тэгж өссөн эсвэл би өөрөө нэг юмнаас айдаг байлаа гэж бодоход тэр хүүхдээ ингээд өсгөхдөө яг дагаад тэр хүүхдээ бас тийм айдастай болгоод байна штэ. Чи бити тэгрээ тэгвэл тэгэн шүү мэй шүү гэд ингээд хар суулгаад ингээд айлгаад өөрийнхөө айдсаар ингээд өсгөөд байна штэ тий. Тэр хүн өөрөө тийм юмнаас айж өссөн байж болно. Тэгээд өөрийнхөө нөгөө нэг тэр айдсаа давж чадаагүй өөрийнхөө тэр юугаа ингэж арилгаж чадаагүй эцэг их болчоод тэгээд яг арилгана гэдэг ч угаасаа хэцүү л дээ. Зүгээр ерөнхийдөө ингээд өөрийнхөө ингээд комплексыг ингээд цаашаа ингээд өвлүүлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд хүүхдүүдтэй бас адилхан айдас, адилхан ийм хар сэр гэдэг лөө тийм юм. Ингээд зааж өгөөд цаастай нэр тэгвэл тгий шүү гэд ингээд threaten хийгээд одоо threaten сүрдүүлэг юм уу да тий. Тим юм хийгээд бас хүүхдүүдийг ингээ багаас нь тиймэрхүү болгочихж байгаа. Тэгэхээр ингээд баг бахтай хэр их safety мэдрэмжийг авч чадахгүй байна. Тэг хэр их амар тайван тав тухтай байдлын мэдрэмж авч чадахгүй байна. Тэгэх тусмаа ер нь бол ингээд том болоо жоохон мөнгө төгрөгийн ингээд асуудал энтерт маш орооцолдож байгаа. Тэгээд жишээлбэл эмэгтэйчүүд ингээд нөхрөөсөө маш их мөнгө төгрөг салгах гэж оролдох тий гэрэлснийхаа дараа тэгэх энэ төр бол тэр эмэгтэй чинь одоо өөрийгөө эр хөнгөөгөр ингээд төсөөлж чадахгүй бас ингээд тэр эрэгтэй ингээд салаад явчихна гэхээр мөнгөгүй болчих гээд байгаа юм шиг өөрийнх нь хоол нь өөрөөс нь холдох гээд байгаа юм шиг бас амар их anxiety дунд орж байгаа байхгүй. Бас тийм учраас охтууд бас ингээд бага наснаасаа эхлээд амар их эрэгтэй хүнийг хүсэж мөрөөддөг болчдөг юм шиг санагдаж байна. Ягаад тэгэхээр тэр хүн чинь ингээд ганцаараа би ингээд амьдралаа аваад явнаа. Би чадна, окей гэсэн тэр нэг зоригтой, тэр хүчтэй, тэр сейф мэдрэмжийг бас ингээд ээж нь ч юм уу, аав нь ч юм уу эсвэл ингээд нийгэм нь ч юм уу ингээд өгөөгүй штэ. Тэгээ тийм болохоор эрэгтэй хүнээр аврагдах гад байна. Тэгэхээр зэрэг эрэгтэй хүүхдүүдийг одоо ингээд найз boyfriendтэй болохыг ингээд жоохон айгу хурдан мөрөөддөг ингээд хин нэгнээр аврагдах гад тэгээд ингээд нөхөр айгуух нөхөрт ингээд амар dependent те одоо эрэгтэй хүмүүс юм краш гэсэн юм ярих амар дуртай штэ монголчууд ч ингээд амар их тийм сэдвтэй. Яа тэгвэл independent хүмүүс ерөөсөө биш
бид нар маш аимхай ийм одоо аимхай хүмүүс, зүгээр л аимхай хүмүүс. Тэгээд өөрөө ч нийгмийн янз бүрийн амар Монголын нийгэм ч ямар үлээ те. Тим юмнуудаас айж байгаа, дээрс нь ээж аав нь давхар айж байгаа учраас тэр айцсаа бас ингээд өвлүүлж өгöd за чи тэгж болохгүй тэрнээс айж аваараа яаж аваар хүмүүс тийм шүү ийм шүү чамайг тэгэн шүү ингэн шүү гэд ингээд айлгаад тэгээд ийм бас ийм менталити бас үсээд тэгээд ерөнхийдөө том болоод маш их партнер амьдралын хань мань ч юм уу тийм юмыг маш их хайгаад тэгээд энэ октод чинь ингээд найз нөхөд гэдэг юмыг ерөөсөө чухалчлахгүй нөхөр ингээд нэг гайгүй залуутай суучих юмсан нэг тэргээд тэгээд амар юм needy desperate ерөнхийдөө болчихж байгаа шүү дээ. Ингээд гайгүй залуу малуу байвал тэгэл бушуухан шиг ингээл өөрийн болгочих юмсан гээл тэгэл одоо тэр эрэгтэй хүн хараад дуу хоолойных нь өнгө өөрчлөгдөн яриа мараа нь өөр болоод ингээд маягтай энтер болоод ирдэг хөхтүүд байна шүү дээ тий. Тэд нар минь чинь бас ингээл хүнд таалагдах гал ингээл айгүй ингээл өөрийнх нь нөгөө нэг хөөрхөн юм аврагдах гэсэн нөгөө сейф биш одоо соул нь ингээд хашгираад байгаа байхгүй юу. Нэг хүнээр аврагдах гад нь шүү дээ. Тэгэж бас дүгнээд байна тий. Тэгээд бас нэг юм гэхээр энэ postpartum depression гэдэг үгийг одоо сүүлийн үед амар их хэрэглэж ингэж тэрийг бас ингээд сэдв болгоод айгүй их бас шалтгаан бас болгож ярьж байгаа юм шиг санагдчихэв. Яагаад тэгэхээр ерөнхийдөө бол за би ингээд өөрөө ээж биш ээж иймэрхүү юм ярихаар зэрэг айгүй муухай жажментал болоод байна л та. Гэхдээ зүгээр яг уу миний бодлоор маш олон эмэгтэйчүүд ээж болоход нэг бол бэлэн биш, нэг бол өөрөө хүсээгүй, яг үүндээ яг өөрөө бас хүсээгүй. Тийм байж байгаа хүүхд гаргачихж байгаа. Зүгээр инхэн дээр л юм шиг байна гэж бодоод хүүхд гаргачихж байгаа. Эсвэл ингэх ёстой гэж бодоод хүүхд гаргачихж байгаа. Эсвэл зүгээр л ингээл нэг гой ч юм шиг санагдаад хүүхд гаргачихж байгаа. За тэгээд ээж болоход бэлэн болоогүй байжгаад өөрийнхөө сэтгэл санааг бэлдээгүй энэ төр ингээд байжгаад хүүхэдтэй болоод тэгээд нөгөө ингээ маш их шок одоо маш их хариуцлага маш их юм өөр ингээд үүрэг даалгавар ингээд бүхэл бүтэн хүнтэй нялх ингээд беби яа чи ингээд амар хэцүү ажил шиг санагдаж байна надад. Тэгээд тийм юмд ингээ унчаар ер нь бол амар хэцүү байдаг бах. Тэгээд өөрийгөө сайн бэлдээгүйгээс болж энэ postpartum depression ордог юм шиг санагдаж байна. Яагаад тэгэхээр миний ингээд харж байгаагаар хувиачсэн эмэгтэйчүүд амар их байдаг. Зүгээр л өөрийгөө л боддог эмэгтэйчүүд амар их байдаг. Зүгээр л ээж болох ёсгүй тий ээж болох ёсгүй байсан хүмүүс ээж болцсон байгаа тохиолдол амар их байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүс ингээд ээж болчоод тэгэл тэрэндээ ингээд амар гутраад ингээд зовоод байгаа юм шиг надад харагддаг. Гэтэ одоо энийг ингээд үзэж байгаа ээж нар энэ төр байвал над руу одоо амар л дайрах бах. Тэгээд энийг одоо personally ингээд хүлээж авах хэрэггүй л дээ уул нь чи ингээд зүгээр л ингээд миний ингээд хийлж ингээд opinion одоо анализ ч юм уу те миний ингээд надад төрж байгаа юм дүгнэлт тахгүй юм. Тэгээд угаасаа зүгээр л бүх эмэгтэй хүн ээж болох албагүй. Зүгээр үнэхээр ингээд карьерт л дуртай, нэр хүндэд л дуртай, алдар нэрэнд дуртай, эсвэл зүгээр л ингээл ийм ингээл айгүй гоё тухтай амьдрах дуртай хүмүүс ээж зүгээр л ажил хийхийг хүсдэггүй, зүгээр л ингээл нэг тухтай ийм гоё те нэг юм санаа зовхгүй ингээд тухтай амьдрахыг хүсдэг эмэгтэйчүүд хүмүүс амар их байдаг. Угаасаа л тийм амар ээжийн инстинкттэй биш те. Тийм бол зүгээр л хүүхд гаргах угаасаа л ёсгүй л байсан байхгүй да. Тэгээд тийм эмэгтэйчүүд айгүй олон хүүхд гаргацсан. Тэгээд ингээд нэг тийм ингээд ээж байхыг яг үнэндээ өөрөө яг үнэн сэтгэлтэй бол хүсээгүй зүгээр ямар нэг эрэгтэйг ингээд байлах гадч хүүхд талцсан эсвэл зүгээр ингээд окей ийм байх хэрэгтэй гэд гаргачихж байгаа бахмах гэсэн тийм нэг анзаарчихсан зүйл надад байгаа. Гэхдээ яг би өөрөө ээж болоог болохоор хүмүүсийн хамаагүй одоо тэр ээж байна гэдэг амьдралыг
хамаагүй ингэж дүгнж ярьж болохгүй байх. Зүгээр би өөрөө нөгөө ээж байна гэдгийг маш их сериосны хүлээж авдаг, маш их хүндээр хүлээж авдаг болохоор ер нь бол бас өөрийгөө ингэж хүүхд гарсны дараа тийм асуудалд орчих үе, тэгэх үе гэж санаа зовдөг. Тэгээд тэрэн дээр ингээд нэрээ би ингээд хүүхд гарсны дараа тэгвэл яг ингүүл яг яагаад хийдэм бол яагаад эмэгтэйчүүд ингээд өөрөө хүсч гаргачаад ингээд депрессэнд ороод байгаа юм бол уг нь энэ хүүхд гаргана гэдэг ч удаа айгу гоё эзтэй мэзтэй гэдэг ингээд бодоод ахаар зэрэг иймэрхүү ингээд асуудлууд толгойд орж ирсэн. За тэгээд өөр ер нь ганц хоёр ярих гэж исэн юмнууд байсан. Тэгээд заримаас нь мартчихлаа. Тэгээд одоо угаасаа нэг цаг ярьчихж байгаа юм чинь болий доо. Тэгээд сүүлд би нэг Зарагийн хувц мовц өмсөөл ингээл цараа хаул мол гэл нэг тиймэрхүү бичлэг хийсэн. Тэгээ яг хуу тэрэн дээр яг сэтгэл энэ хүмүүс үлдээгээгүй л те. Янз бүрийн тийм мухай зохой юм бичээгүй. Гэхдээ тэрийг үзээд ингэж яаж хийж байгаа хүмүүс байгаа. Эн чинь ингээд fast fashion хүмүүстэй юм байна штэ. Ингээ fast fashion-ыг дэмждэм байна штэ. Баахан л ингээл одоо хямдхан гэж хэлж болохгүй бах гэдэг. Ийм fast fashion-ы хувцснууд ингээд амар ихийг авч маваад гэж хэлэх хүмүүс байгаа ах. Зараа мараг ингээд спорт хийдэггүй те. Яг хөө миний бодлоор болохоор ингээд би ер нь бол ингээд энэ их дэлхийг айгу хайрладаг хүн байхгүй юу? Тим төрлийн хүн байхгүй юу? Тэгээд гэхдээ би зарим нэг юмнаас үнэхээр би татгалзаж чадахгүй. Би ч өөрийгөө бас хайрлаа шүү дээ. Би чи энэ дэлхий дээр ингээд угаасаа ирээд амьдарч байгаа юм чинь би энэ дэлхийг ямар нэг юм ингээл угаасаа энэ дэлхийг ингээл бүх юм л би хэрэгжилж байгаа шүү дээ. Энэ их дэлхийгээс л бүх юм авч байгаа шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг энэ дэлхий маань надад өгж байгаа юмыг би авахтаа авна бас чадлаараа би энэ юмаа ингээд хайрлаж хамгаалахтаа хамгаална. Тэгээд яг хоо би уг нь бол айгүй юм бодлоготой анхааралтай хандтыг ингээд өөрийнхөө идэж ууж байгаа зүйл, авж байгаа юм, тэгэл хийж байгаа юм те ингээл одоо хэрэгжилж байгаа зүйл мөл гээд бүх юм дээр жоохон анхааралтай хандтыг. Гэхдээ хувцс бол миний хувьд айгүй би бол айгүй одоо хувцсанд үнэхээр дуртай. Би ингээ гоё хувцслах дуртай. Ер нь тийм хувцс миний ингээд бас дуртай пашнуудын нэг. Би ер нь бол тийм уйдгартай байдалд айгүй дургу гэх юм уу. Тэгээд тийм болохоор миний одоогийн байдлаар одоо afford хийж чадах, авч чадах хувцс бол Zara-гийн хувцас болон өөр хувцснууд. Тэгээд яг тэр Zara-гийн хувцс болохоор надад Янз бүрийн загвартай мэдээж хэрэг ингээл топ дизайнеруудыг хуулдаг асуудал байгаа л да. Гэхдээ янз бүрийн загвартай, янз бүрийн төрлийн хувцснуудыг ингээд өөрөө ингээд яг тийм авъя гэж бодоогүй байсан ч гэсэн ингээд гой юм сонирхолтой хувцснууд байдаг болохоор би тэндээс хувц авах дуртай. Тэгээд би хувцснуудаа ингээл өмсөөл хаяал те нэг жил өмсөөл хаяал, 100 өмсөөл хаяал эсвэл ингээл хүмүүнд өгөөл нэг тэгдэггүй. Бүх юмаа ингээд би хадгалдаг. Бүх юмаа би маш сайн ингээд ариг гамтай өмсдөг. Тийм болохоор аймар олон хувцс сольж өмсдөг. Тэгээд миний тэр дэлхийг хайрлах тал дээр ягаад миний гимшил төрдөггүй вэ гэхээр яг гимшил жоохон төрдөг тийм учраас энийг ярьж байгаа бах. Гэхдээ өөрөөгөө өмөөрөх нэг юм гэвэл би ингээд бодоодсэн чинь одоо энэ дэлхий дээр дайм болж байгаа шүү дээ. Ингээд Украин, Орос, Марс эсвэл ингээд Газа маза гэл тэгэл бөө ингээд новшин юмнууд болол тийм. Боддоо бид нар ингээд би өнөөдөр зүгээр ингээд нэг дотор хувцс ч юм уу Амс Тэрко 10 нэг жоохон хувцсыг ингээд нэг илүүг авцсныхаа төлөө ингээд гимшээд байж хахад тэнд одоо энэ дэлхийн хамгийн том удирдагч нар гэдэг хүмүүс заяа. Одоо ингээд энэ дэлхийг баг эзэлсэн юм шиг л аашилж байгаа шүү дээ. Тэгээ энэ дэлхий чинь бидний бүгдээрнгийнх нь юм шүү дээ. Тэгэл Трамп гэл зүгээр л за энэ бол ингээм амар том улс төрийн асуудал л та. За тэгээд Трамп, Elon Musk ч юм уу, Путин ч юм уу ингээд маш олон ийм за тэгэл тэр Израилийн ерөнхийлөгч энэ төр гэл омега. За ингээд энэ бол маш том улс төрийн асуудал та. За тэгээд би энд ингээд өөрийнхөө хэрэгэлсэн нэг ширхэг гялгар уудны төлөө ингээл амар гимшээл те ингээл нэг ингээл ахиж хэрэглэж болохоос үгүй ууд тахгүй махгүй гэл ингээл те
Зүгээр л нэг чихэр бичэн задлж идэхтэй хүртлөө this is too much plastic энэ гэл гимшээд байж хахад цаан чин тэр дэлхийг удирдаад барыг дэлхийг эзэмшсэн юм шиг ажиллаж байгаа хүмүүс зевсэг хийж ингээд боддоо. Зүгээр зевсэг болон rocket тэгээд одоо ингээд сар мар руу нисгээд одоо амар их мөнгө, амар их юмыг бидний энэ өнөөдөр нэг ууж байгаа аяг ус мус эдгээр ингээ юу ч биш шүү дээ. Бид ингээл усаа хайрлын майрлыг хэлний хүрхэн ингээ тий. Зүгээр амар их ус, амар их материал, амар их юм юмыг ингээ зүгээр зевсэг бүтээхийн тулд ингээд ашиглаад тэгээ тэрүүгээр зүгээр хүн алдаг гэд боддоо. Хүн алж агаад өөрөө илүү чадaltaй болох гэж байна. Энэ бол хүн төрөлхтний яг үнэхээр гамшиг байхгүй юу? Гэхдээ again одоо би тэрэнд ингээд амар гутраад ямар муухай юм бэ? Ямар амар юм бэ гэхгүй одоо ингээд хүн гэдэг чинь ер нь ийм муухай зэрлэг шүү. Ийм байх шүү. Мөнгөний төлөө ингэж явж шүү. Одоо харин яавал багасгах вэ? Энийг бол өөрчлөн гэж бол байхгүй. Гэхдээ би өөрийнхөө зүгээс өөрийнхөө эргэн тойрны хүмүүст ч юм уу те миний энэ амьд байгаагийн одоо амьд те оюун ухаантай хэл амтай ийм хүн болсных би одоо бас ингээд дуу хоолойгоо хүрэх гээд штэ. Энүүгээрээ би харин яаж жоохон нэмэр болж жоохон энэ өөрийнхөө нисрэгцэж өөрийнхөө энэ хараад сэтгэл өвдөж байгаа юмыг яаж жоохон ч гэсэн багсгаж чадах вэ гэдэг талаар л ингээл одоо бодож ин хэм үү тийм болохоор энд ингээ яриа сууж чинь магадгүй би юу ч хийж чадахгүй байх. Гэхдээ хэлнэ ярина гэдэг бол миний ямар ч байсан одоо хамгийн наад захын одоо хийж чадах зүйл. Тэгээд тийм учраас би одоо энэ өөрийн хэрэгжилж байгаа хувцас хунаран дээр ямар ч bad consciousness-гүй байхыг хүсэж байна. Гэтэ яг мэдээж хүн болго ингээл яг ингээ барьцсан ийм үзэл бодолтой байх юм бол тийнд ингээд угаасаа хүмүүс зэвсэг хэрэг хийгээд хүн алаад иж хат яа тийм би нэг ганц хувцас өмсөд яа энэ гэж бодож болохгүй л дээ. Зүгээр яг ер нь өөрхөн хийж байгаа юм дээр ингээд awareness-тэй бодолтой байх хэрэгтэй, мэдээж хэрэгтэй. Өөрийнхөө бас өөрийгөө золиослоод би одоо өнөөдөр үхлээгээд би өнөөдөр өстой нэрээ дэлхийг авармаар гингүүтээ бүх байгаа бүх эрхтнээ ингээд зараад одоо ингээд өөрийнхөө амьдралыг хүнд хандваллаа ч гэсэн энэ хороогийн асуудал дуусахгүй шүү дээ. Тийм учраас яг мэдээж би өөрөө эрүүл сар бол аз жаргалтай байж ээж бусдад тусалж чадна. Тэгээд тийм учраас надад гоё хувцас хэрэгтэй гэж. Тэгээд яг би хувцсан дээр нэг тиймэрхүү тий ер нь ингээд зэвсэг бүтээгээд ингээд тий байж байгаа гэдэг бол маш харамсалтай байна. Тэгээд хамгийн харамсалтай нь энэ өнөөдөр ингээд мөнгийг шүтдэг, эрх мэдлийг шүтдэг, мөнгийг шүтэн, эрх мэдлийг шүтэн гэдэг чинь хүний аймыг ингээд тий хүний аим сонирн бишээ л гэсэн асуудал байхгүй та. Хүн сонирн бишээ мөнгө чухал тий. Яад гэвэл тэр хүн чинь өөрөө л амьдрах гээд байгаа учраас өөрөө амьдрахгаа явах юм бол бусдыг алж болох байхгүй. Угаасаа амьдрал гэдэг чинь ингээд бид нар чинь ийм одоо амьтад юм чинь ингээд биенийгаа ингээд алалцаж те алж ингээд амьдрдаг ш. Тэгэхээр өөрийнхөө ингээд амьдрах, өөрийнхөө тэр шунал, өөрийнхөө тэр сейфтиг ингээд хамгаална, тэрний төлөө явна гэвэл бусдыг үгүй хийх бол окей. Яад гэвэл миний амьдрал явагдаж байна. Ингээд тэмцэе гэсэн юм мессеж ингээд явж байгаа ш. Тийм учраас бид тэр liberty, капитализм энэтрийг чи ингээд айгуу дургу байгаа хгүй юу. Гэтэ яг бас ингээд шууд социализм гэж ярьж болохгүй л дээ. Яг л бүх юм өөр ингэсэн давуу талтай болон сул талтай. Тэгээд яг муухай нь гэвэл одоо Монголд ч юм уу ялангуяа энэ Elon Musk тэгэл энэ нөгөөх нь хэм блэ? Bezos ч юм уу те ер нь нэг юм мөнгөтэй болъё ингээ тгий хүчрэг болъё энэ ингээ тгий мэгэ гэсэн мессежнүүд маш их өргөн байдаг. Тийм болохыг хүүхдүүд маань мөрөөддөг те залуучууд маань мөрөөддөг. Мөнгөтэй л аг л болчвол би хүн болох юм байна. Бусад намайг хүндлэх юм байна. Ерөнхийдөө тэр чинь бусдыгаа ингээ defeat хийх гээд байгаа яахгүй. Ямар хүн бус хүмүүсийг defeat хийхээр safety go insecure хүмүүс тэгнэ. Тэгэл ерөнхийдөө ингээд гаргалгаа нь юу гэхээр хүүхдүүдийг багаас нь өсгөхдөө амар амгалан хайрлагдсан, хамгаалагдсан гэсэн мэдрэмжийг багаас нь өгжээж
тэр хүмүүс тэмцээ, алалцээ одоо гэсэн ерөнхийдөө тэр үхэж чадсан гэх юм уу нэг тиймэрхүү зан ааш нь бас бага болох юм л да. Гэхдээ яг хуу бид нар бол утоп биш, энэ бол амьдрал Улаанбаатар учраас дэлхий учраас тэгээд төгс болохгүй. Гэхдээ яг хуу we can dream, right? We can dream. Тэгээ зарим нэг ганц хоёр толгойд байсан юмнууд маань ингээд бас л ард үлдлээ, ингээд яригдаагүй үлдлээ. Гэхдээ тэрийг ингээд дараа нь ярьж болно. Нэг цаг ярьлаа. Нэг цаг ярихад маань сонссон, ойлгохыг хүссэн, таалагдсан тийм хүн байвал баярлалаа. Тэгээд гоё хүчтэй байхыг бодорой. Охид бүсгүйчүүдийг би ялангуяа хүчтэй байгаасаа гэж боддог. Тийм болвол эрэгтэй хүмүүсийн одоо юунд контролд орохгүй, эрэгтэй хүмүүст таалагдах гэж оролдохгүй, тэднэрээр аврагдах гэж оролдохгүй, тэгэх тусам эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийн ертөнцийг удирдахаа болно. Тэгээд тийм учраас энэ Мартин 8 эмэгтэйчүүдийн өдөр гэх өдрүүд байдаг. Нэг сүүлийн юм хэлэхэд энэ Мартин 8-ны өдрөг чинь ер нь бол энэ гой өдрүүдийн учир шалтгааны цаана нь зориг гаргаж тэмцсэн, дугарсан ийм хүмүүсийн олон тэмдэглэлт өдөр юм байгаа нь штэ. Болио одоо хитэрж байна. Одоо бид нэр ингээд сайхан амьдрмаар байна. Бид нарыг дарлаж байна, зовоож байна, ашиглаж байна. Мөнгөний төлөө бид нарыг ингэж байна гэсэн хүмүүсийн баяр юм байгаамаа. Тэгээд анх Мартин 8 үүсэхдээ болохоор 1905 онд ч юм уу да тийм нэг үйлдвэрт ажиллаж исэн эмэгтэйчүүд бослог зарлаад гаргаад тэгээд ингээд өөрийнхөө хөдөлмөрийн эрх мэрхийг ингээд хамгаалах гад бослог гаргасан юм байна. Тэгээд удалгүй тэр эмэгтэйчүүд тэр би тэгээд бүрэн сториг нь бүр нэг сайн ингээд ягаад хэр ChatGPT болохоор хэлэхдээ ингээд тэднийг ингээд murdered гэж хэлэхгүй байгаа байхгүй юу, ингээд юу зүгээр шатсан тэр нөгөө factory дотроо байж хата бүгдээрээ шатаж өгсөн юм байлээ. Тэрнээс болоод тэр эмэгтэйчүүдийн төлөө ерөнхийдөө бол Мартин 8 үссэн юм шиг байлаа. Гэхдээ тэднийг зүгээр шатаацсан юм шиг байлаа. Тийм storyтэй мэлээ. Тэгээд ер нь бол яг ингээ зөрөгтэй мөрөгтэй дуурж муурдаг хүмүүс чинь ингээ юмны золиос болол дуустдаг л та. Гэхдээ Мартин 8 гэдэг бол одоо арх марх уудаг, вино уудаг, цэцэг мэцэг авдаг эрэгтэй хүмүүсийг ингэж худлаа нэг өдөр тэднэр хоол хийлүүлдэг, гэрээ цэвэрлүүлдэг ч юм уу, тийм баяр биш. Тэр эмэгтэй хүмүүс маань өөрсдөө зөрөгтэй байгаарай, хэлийгснээ хилдэг байгаарай, хүслээ хилдэг байгаарай, гомдлоо хилдэг байгаарай, дуурдаг байгаарай, хүний төлөө өөрийгөө өөрчилдөг битгий байгаарай. Тий. Тэгээд өөрөөрөө байгаад эрхчлөөтэй байгаад тэгээд тэрний дараа жаргалтай байгаарай. Тийм болоосоо гэсэн тийм тэмдэглэлт, тийм сануулгын өдөр юм байгаа шүү. За тэгээд энийгээ дуусгая. Тэгээд thank you very much and maybe see you next time.